Тэгээд энэ дурсамжуудыг нөгөө бага наснд нь ингээ бүтээгээд явж гин гэж бодъё л та. Нөгөө хүүхэд маань энэ дурсамжийг яг тэр хадгаламжтай ингээ зөөрлж байгаа байхгүй. За би өдөр болгон одоо ингээд хадгаламжиндаа 20,000 төгрөг хадгалаад тэгээ би одоо ингээд 10 жилийн дараа хадгаламжаа ингээд эрүүл мэндийн асуудал тулгараад нөгөө хадгаламжаа ингээд санах юм бол маш том дэмжлэг гарц гаргалгаа болно шүү дээ. Тэ? Эрүүл мэндийн асуудлыг маань зохицуул. Тэгэхээр яг энэ дурсамж бол хадгаламжтай адилхан гэж байгаа байхгүй. За ингээ бага наснд нь өдөр болгон 20,000 төгрөг үлдээж байгаа юм шиг дурсамж үлдээгээл. Өсвөр наснд ирсэн чинь нөгөө охин маань эсвэл нөгөө хүү маань үерхэж чагаад хин нэгэнд хаягдлаа. За чи бол хорвогийн хамгийн азгүй амтан би чамд хайргүй чи бол станарэ тэ да гэл ингээд сөрөг өгнүүдийг хийсэн чинь нөгөө хүүхэд маань яаж вэ гэхээр айгу хэцүү болоод хямраад тэг гутраад өөртөө ямар нэгэн зүгээр л ийм сөрөг зүйл хий гэсэн бодолд орч. Ийм муудагч юм уу гараа зүтгч юм уу мэдгүй тий. Тэгэнгүүтээ тэр хүүхдэд яг энэ ингээ шийдвэрийг гаргасан ч гэсэн үйлдэл хийхдээ зэрэгцээд нөгөө нэг хадгаламж нэгддэг гэж байгаа байхгүй. Ямар хөөрх юм бэ тий. Үгүй штэ болохгүй штэ. Тэр хүний үед би тийм ч гэсэн ээж аавдаа би хичнээн хайртай лээ. Намайг өрөө гол дээр урсгаж яхад аав шүүрэл авсан штэ. Тэгээ намайг ингэж сорсон мэстэй гэж уйлж яхад гүү штэ гэж ингэж инээлдэл хөхрөлтөөл намайг ингэжсэн штэ. Би ээж аавдаа чухал байхгүй юу гэд нөгөө хадгаламж маань нөгөө дурсамж маань аминд ороод тэр зүйлүүдийг хэдийн шийдэл гарсан ч гэсэн үйлддэггүй гэдэг талаар нэг ийм хөөрхөн судалгааны зүйл бас байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ийм ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл нөгөө сөрөг сэтгэлийн хөдөлгөөн төвлөрөөд бэрхшээлийг давах яг одоо тийм чадвар дээр маань хадгаламж маань нэмэр болдог. Яг үнэ.